Бүгдийн амгалан айлтгая. Орчин тажууд самсуг үргэлжлүүлээд уншия. За намаа хараа. Тэгчин баранлугны ес самдан дамбо садүжи ишэ хоржид сурва цимбэр нёнва жигнид самдан дамбо янлагдужурвэн гадэ нягарж жуугтэй гэж. Самдан дамбо садүжин ишэ хоржид сурва цимбэр нёнва. Сурва цимбэр нёнва гэдэг бол тэр мэдрэмж бол ханамжтай байх. Тийм байдлыг ишэ хорж болсон юм. Ханамжтай байд. За энэ бод самдан дамбо янлагдуж жүрвийн гадэ нягарж жуугтэй гэж. Рандан цүндэнжи ишэла пэндовын чана аваа гэж. Рандан цүндэнжи ишэла пэндовын чана гаваа гэж байгаа. Вамбо динжэжин лүла пэндовын чана яваар жуг гэж. Ишэла пэндовын чана тийм. Хэлийг хэлж байгаа шүү. Рандан цүндэнжи ишэла пэндоваа гэдэг нь бол яг тусуулах маягтай үг л дээ. Тийм одоо юу гэдгийг самдан дамбо садүжин гаваа гэдэг бол энэ одоо дөдвийн юмонгоос саллаа гэдэг тийм ээ. Дочор агваа тэргүүтнээс салж байгаа энэ байдалтай бол одоо баясгалан төрчих. Анх одоо ийм мэдрэмж авч байгаа гэсэн үг шүү дээ гэсэн доо. Самдан дамбо гэдэг бол дотхон одоо дөдвийн хамжийн юмонгоос салж байгаа үе. Тэрэндээ бол баясгалан төрчих. Тэр баясгалан маань бол одоо эргээд явах үг гэхээр өөрийнх нь сэтгэлд бол одоо тусдын болох юм уу те. Урам зориг өгдөө гэдэг. Тийм байдлаар класс нь бол аваа гэдгийг бол байгаамаа гэж. Баясгалан гэдэг. Тэр дотор янлаг дотор байгаа аваа гэдэг тэр юм гэж. За вамбу динжэжин лүлаа гэж. Вамбу динжэжин бие махбод талд нь бол пентовын чана дева гэдэг юм. Амгалан баясгалан амгалан гэж хоёр юм тавиад тийм үү. Тэр бие махбод талаас нь бол одоо тустай байгааг нь бол дева гэж. Девэр жуг бичэр гэж. Девэр жуг. Дэс самдан яваад сүмби паянжи янлаглаа риг. Тэр одоо самдан нева бол 2 дугаар болоо 3 дугаарын паянгийн янлагдсан бол яг энэ маяг мэдээ гэж. За тэгтээ бол яг самдан дамбо бол яг самдан дамбогийн үед бүл ертөнцийн одоо шунлаас хагцж байгаа гэж байгаа нь бол бүр зуур шүү дээ. Бүр савандан жава банва биш. Савандан жава банва биш. Бүр зуур юм байна шүү дээ. Нэг юм. За дэла хонарэ. За гисэн чинь бол тэгчин ба аранлаг гэсэн шүү дээ. Тэгчин ба аранлаг бол ингэж тавихтайгаа зэрэг ажиг өдөөс асууж байгаа. Самдан дамбо паянгийн янлаг гадэний янлаг сусар дам мэрэг бартал дэний идэ хонор зүмбичэрсэн мачуу. За тэгвэл одоо таныхаар бол самдан дамбын паянгийн янлаг дотор бол гаваа дева гэж хоёр ялгаж тусд нь тавих хэрэг байгаа мó гэж. Энэ хоёр чинь хоёулаа л одоо тэглэн амгалан талаас нь одоо юу тавьжлаа ийм л хоёр юм тий. Эсгэлэн амгалан энэ хоёр ч юм бол. Тэгэхээр мачвдэ гэж. Тэгэд тавьж байгаа ч гэсэн бол тусдан тавих бол хэрэг байгаамаа гэсэн санаа штэ тийм ээ. Она мачвдэ она мачв гэдэг нь бол аранлаг хэлж байгаа хэрэг шүү. Мачвдэ она самдан шагаан дэнгэнзэнжин янлаг нам янлаг сусар дам мэрэг бартал дээд хамжид дэнгэнзэн жигүр цүмбичэр чавааха. Ажиг таныхаар бол тэгвэл адилхан байлаа гэд тавьж болохгүй юм болвол самдан ши байгаа шүү дээ. Самдан ши самдан дамбуугаас ихтэй самдан 4-р хүртэл. Энэ бүгдөөрэнд нь дэнгэнзэн гэж байгаа шүү. Дэнгэнзэнгийн янлаг. Тэгвэл энийг одоо тусд нь ингэж самдан дамбуугийн дэнгэнзэн, самдан нивэ дэнгэнзэн гэж ингэж тусд нь тавих бас тэгвэл таныхаар бол хэрэггүй юм. Энд чинь бүгдөө л ялгаагүй дэнгэнзэн буюу сэм зээжигдүү найва хэлж байгаа шүү. Тэрүүгээрээ бол бүгд адилхан шүү. Тийм ээ.
Ийм маягаар асуултыг асуултаар хариулж тийм ээ. Хажиг самдан домбон ошин нэмжиг яна. Гадэ баянжи янлагдуудын бие чавсарва мэдээдээ гэж. Хажиг юу гэж бодож байна вэ гэхээр самдан домбон оши тийм ээ. Жинхэнэ одоо самдан домбон оши бол товлсон одоо тэр оши бол гадэ баянжи янлаг заавал байх ёстой гэвэл тийм биш. Янлагдууд демба гэдэг нь бол янлаг ёвийн чав гэсэн санаа шүү дээ тийм ээ. Мэдээдээ самдан домбон ошин нэмжиг чадвар жинжээс мангар. Самдан домбон янлаг дотор бол зөвхөн самдан домбоо дээр Замбуа чадваржин гэж ялгаатай. Чадваржин дээр бол гадтай бол. Тэгээ метеор ортаал. Мөн одоо таны хэлж байгаа харахгүй байгаа өөр учир шалтгаан юу байгаа вэ? Самдан домбоо янлагдуу жүрвэн догваа дэ юм байгаа шиг гадаад мэдэн биечээр самдан домбоо янлаг дээр угаад догваа жодваа гэд хоёр байгаа шүү дээ. Тийм үү? Тэр догваа бол юу гэж байна? Юм байгаа шиг гэдэг самдангийн ошин юмжуг биш ээ. Тийм. Самдан домбоо янлагдуу жүрвэн догваа дэ юм байгаа шиг гадаад мэдэн биечээр гэж. Мөн одоо тэр гаваа дэва бол тэр үед байхгүй. Дамбуу дөвдөө янлаг шивийн бүнгийн ганцанжин даавын тогдэ маг юм биш. Жил зүрлжилээр заримдаа хөвгтөө болчих юм тийм ээ. Тон амархан ойлгогдоод байгаа мөртөд уулын жишээ нь илүү амархан байх хэрэгтэй. Самдан шивийн бүнгийн ганцанжин даавын тогдэ маг юм биш. Чавдэ дэний бетон жарвич гэнэ. Ингэж хичээлж маяг. Самдан шивийн бүнгийн бүн аа гэсэн нь бол одоо өмг төшөө болж байгаа юм уу байдлыг хэлж байгаа шүү дээ. Тийм ээ. Самдан шивийн бүнгийн энэ дотор байгаа адуун сүрэг бол одоо юу гэдгийг цэрэг шиг. За энэ яа. Чавдэ дэний бетон жарвич чима мадуна дэ янлаг шигатан дэмбэр талоо гэж. За дэ огмаа намлаа яриг дэ гэж. Ингээд доотх дээр хичээл мэдэрээ. За тэр ошин юмжиг байлаа гэд гаваа дэва заавал байх албагүй гэх бол харагдаж шүү дээ. Тэгээд самдан нява сумба жива найдлаа. Ян хажиг самдангийн ошин юмжиг яна. Донёнла чагварлдан дэ бомбын чавсарваадан гэж. Донёнла чагварлдан самдан домбон ошин юмжиг яна. Дөдвийн юмонгоос бол чаваадан барлаа. Тэр саналаас бол хагцсан байх. Тэгээ бамбын чав гинэ. Түүнийг твцсэн байх одоо албатай гэх юм бол тэгэн онжирвала чагварлын ин гойсрва мэтэдэ төрөлбөн жүжээ самдангийн ошин юмжугис мангай бичээр. За бол тийм ээ. Самдангийн ошин юмжуг бол дөдвийн юмд чаваадан барлаа байх ёстой. Түүнийг бол бүр одоо сэтгэлээсээ твцсэн байх ёстой. Ийм албатай гэвэл энэ бол албагүй маа. Ягаад гэхээр Чирэлбийн жүжийн самдангийн оши бол байгаа ш. Чирэлбаанар бол самадыг бол бясалгаад тэгээ самдан дамбуу нива сумба бүгдийг олж байгаа тийм ээ. Тэдгээрийн тэр сэтгэлд байгаа бол тэр юу ах вэ? Дөдвийн юм бол багнаагүй маа. Багнаагүй. Мөн чавсарваадан онжирвала чагварлын гой шүү дээ. Онжирвала чагвар. Онжирва гэдгийг бол юу гэж ойлгох вэ вэ? Дочиг онжирва гэвэл яг дочиг төрж байгаа гэж. Шидэн онжирва гэх юм бол яг л одоо ууралж байгаа. Одоо бол бид нар шидэн одоо юу гэх яг одоо надад бол уур байхгүй байна. Гэтэ би уурыг твцсэн юм гэвэл твчээгүй. Шидэн баава юм уу гэвэл баава маяг. Шидэн ёд уу гэвэл мэд. Мэд юм бол бамба юм биш үү гэвэл тийм биш ээ. Шидэн байна гэдэг чинь бол яг л онжирлцсан байхыг. Онжирлно гэдэг нь бол ил болж гарч яг л ил болж. Тэгэхээр тэр ил болж байгаагаасаа салах гэж тийм ээ. За тэр нь бол яг уу янз бүрийн одоо бясалгал байгаа шүү дээ тийм ээ. Одоо гоо бусыг бясалгах ч байдаг юм тийм мэдүүг байгаа өмнөх түүтэйгээр бол очгийг бол багасгаж тэгтээ бол үндэс язоороос нь бол салгаж тэр Чирэлбийн жүжийн самдан бол үндэс язоороос нь бол салгаж байгаа юм биш ээ гэж. Харин бол одоо
Самдангийн гоши дээр бол жигдэн таймын лам бясалгаад бол үндэс язороос нь бол байгаа тийм ээ. Яг самдангийн гоши товолцсон бодгаал байлаа гэд өдвийн юмонгоос салсан байх чаваа байхгүй, салаагүйч байх чаваа байхгүй шүү дээ тийм ээ. Салаагүйч жигдэн таймын лам буюу одоо номсон одоо энэ зам бүрийг бол ингээд нянтаа тонлон одоо нянтаа цоглон жорлон тонлон гэдэг юм уу, эсвэл одоо тэгчин цоглон жорлон тонлон гэдэг ингээд бяцлагаад явах юм бол өдвийн юмонг бол үндэс язороос нь салгаж чадахгүй гэв. Зүгээр л одоо юу гэдгийг ришиг онжирдөө мэба болгоо тэгээд өдвийн юмонг одоо төр зур ингээд дараад л ингээд самаади бяцлагаад ингээд явж байгаа бол тэр бол яах нь тэр самдангийн гошин юмжиг бол жигдэнгийн дочиг өдвийн юмонгоос бол салаагүй л байна тийм ээ. Тэр бол аль аль нь байх бол одоо шүү дээ. За самдангийн гошин юмжиг ганшиг самдан домбоо дочигдон борлоор авд үжив ирексүү наваа самдан домбоо гошин юмжигийн цаа. За энэ цандаа тавьж нэг үз чэжлэх шүү дээ тийм ээ. Самдангийн гошин юм самдан дамбын дочигдон борлоор авд үжив ирексүү наваа самдан дамбуулаа шүү. Самдан дамбуулаа дочигдон борлоор авд үжив ирексүү наваа самдан нийвийн гошин самдан сумбаадын шиваалаа яан зэрэгдээ гэж. Самдан сумбаа шиваас самдан сумбын гошин юмжуугийн цанид бол яг самдан неваалаа дочигдон борлоор авд үжив ирексүү. Самдан шивих болохоор самдан сумбаалаа дочигдон борлоор авд үжив ирексүү тийм ээ. Доод газрынхаа дочгоосоо салаад дээд газар руугаа ингээд шилжээд явж байгаа шүү дээ тийм ээ. Өдвийн юмонгоос салхлаарэ самдан дамбуу. Самдан дамбуугийн юмон одоо дочгоос салхлаарэ самдан нева. Самдан невагийн дочгоос салхлаар самдан сумба. Самдан сумбын дочгоос салхлаар самдан шива. Самдан шивагийн дочгоос салхлаар зэрэг дүгмэд хамын одоо тэр амхаа таяа. Амхаа таяагаас салхлаар зэрэг амши таяа гэдэг ингээд зоригдлууд нь бол яг өөрчлөлтүүд ингээд явж байгаа. Гэхдээ бол ингээд юм дамжих процесс нь бол ийм маягтай явж байгаа шүү дээ тийм ээ. Тэр бол ингээд самдан сумба шиваалаа ригдэ гэдэг нь 3 4-р одоо самданд бол ингээд жишээд мэдэрээ гэж энэ амархан байна тийм үү. Самдан нийвийн янлаглаа нар авдууд аваадан гэж. Тэгээ бол энэ самдан дамбуулаа дочигдон барлаа гэж бод. Самдан дамбуугийн дочгоос хагцах юм бол самдан нева гэж. Тухайн газрынхаа тэр дочгоос салж чадвал тэндээ тэр газараа тэгэл байж л байна гэсэн уйж байгаа. Дочиг гэдэг бол одоо бидний уйж байгаа тэр уяан инжин түүнийг гацлаад байж байгаа зүйл нь бол мунхаг шүү дээ тийм ээ. Мунхаг. Тэр гинжиг нэг бат бүх гацаар гацлахгүй бол тэр чинь үүргээ гүйцэтгэж чадахгүй шүү дээ тийм ээ. Тэр гацалж байгаа нь бол тэр орчлонгийн одоо зовлонд биднийг уйж байгаа энэ зүйл маань бол дочиг. Нь бол тэгээд энд одоо орчинд одоо бидний гацсан байгаа зүйл нь бол ариг мэд мунхаг. Тэр мунхаг нь юу юм гэхээр ердийн ч одоо зүгээр мунхаг гэдэг бол тань одоо эс мэд мунхаг бол бас л хязгааргүй шүү дээ тийм ээ. Гэхдээ гол нь бол бие гэж байгаа энэ бол одоо орчинд юм. Бас зүйл тугмаа майраг ба гэдэг тэмбэрэл янлагж нэгдүгээр тугаа тугмаа майраг ба анх дугаарт нь бол эсмит гэдэг нэгт тавиад байгаа тэр мунхаг бол дагд үзэн юм ба дагзан бодгаалын би гэж тэр үз би гэдгийг болчих юм бол тийм ээ би гэж барихыгаа болчих юм бол тэр орчнонгоос гарах юм. Ингээд зовлон дахиж хизээш би гэж бодож байгаа тэр хар амиа ботсон сэтгэл байгаа шүү дээ. Тэрийг болоод яг тэр бодож байгаа шигээ бус дээр бодох юм бол тэгэл бодис. Өөрийгөө амин хуваа хайрладаг тийм юугийн солих юм. Объектыг сольчих юм бол би гэж одоо өөр дээрээ амин хуваа бодоод
байдаг. Өөрийгөө л жаргах гад, өөрийгөө л зовлонгоос гаргах гад, өөрийгөө л одоо жаргах гэдэг шүү дээ, тийм ээ. Зовлонгүй байлгах. Энэ байдлаа хамаг амтан гэдэг дээр л тавиад энийгээ сольсон болвол бодит. Тэн дээр нь нөгөө би байхгүйгийн тэр бодит байдлыг таних юм бол бэлгүүнээрээ тий оюун ухаанаараа бодит байдлыг нь таних юм бол энийг хослуулж өгч чадах юм бол тэгэл болох зам нэг. Тав шаруу гэдэг шүү дээ. Арга бэлэг. Аргын тал нь бол сэтгэл дээр байх зовлонгүй гарах юмсан. Бэлгийн тал нь бол арга бэлгийн тал нь бол үннийг оюун ухаанаараа мэдгийг энэ шаруу тий бэлгүүнээр. Тэр бол тухайн газрынхаа тэр тогтоос салах юм бол ээш үндсэн одоо энэ бол тийм ээ. Тэр энэ өнгөөр ялгасныг хардаа самдангийн ошин юм жоо. Самдан дамбуулаа дочигдон барлснаар бол яах нь самдан нийвэн ошио. Самдан нийвэн. Самдан сумбадан шиваад цааш. Самдан нийвэн янлагда нар авдуу дангаадан самдан нийвэн янлаг дээр бол нан авдуу дангаа гэж тийм шүү дээ, тийм ээ. За гадээ тэм зээжиг ба ингээд дөрв байгаа. Сүмбийн янлагт бол дан шишин данюм. Энэ дан шишин данюм сүмийг бол самдан нийвэн янлаг дээр нан авдуу дангаа гэд нэг ингээд гурван ингээд багцаад нэг нэр өгсөн шүү дээ, тийм ээ. Нан авдуу дангаа. А сумбаа дээр болохоор багцтаагүй дан шишин данюм гэд тус нь ов. Тийм ээ. За энэ ялгааг бол жишээн дээр. За данюм Девасим зэжигва гэдэг 5 ийм янлаг байна. Сумбаа дээр. Живи янлагт бол Тямбадан данюм яндаг цорва данюм Тямба яндаг шүү. Энэ Тямба яндаг гэж хэлдэг шүү дээ. Тийм ээ. За энийг урд нь ярьжсэн тийм. Тямбадан гэдэг нь бол Тямба яндаг данюм яндаг гэдэг энэ яндаг гэдгийг нь урдталгаа бас зарлуулах хэрэгтэй шүү. Тямба яндаг, данюм яндаг. Тэгээд цорва данюм тэм зэжигва гэдэг ийм 4 янлаг. Дийн дамбуу самдан нийвийн янлагдуу жүрвэн нан авдуу дангаа ёдтэй гэж. За самдан яваа дээр ярьсан тэр нан авдуу дангаа гэдэг чинь юу хэлж байгаа юм гэхээр самдан нийвийн янлагдуу жүрвэн дан шишин данюм сүмбүүдээ юм бичрэр гэж байгаа юм тийм ээ. Энэ урдмаа бид ярьсан тийм ээ. Дан шишин данюм сүмийг бол нан авдуу дангаа гэдэг нь бол тэгээд нэг болгоод ингэ багтаад. Тус нь бол нэг. За самдан сүмбийн янлагдуу жүрвэн дева ёдтэй гэж. Самдан сүмбийн за ингээд дева гэд гараад байгаа шүү дээ. Тэгэхээр самдан сүмбийн янлагдуу жүрвэн дева бол юу хэлж байгаа гэхээр би янлагдуу жүрвэн гавис вимбийн цорва тэм дэй вамбо дэй. Гавис вимба гэдэг нь бол гаваа байхгүй гэсэн. Тэгэхээр самдан сумба дээр бол гаваа байхгүй. Гаваа байхгүй. Гэхдээ бол цорва сэм дэй вамбо. Сэм дэй вамбо гэдэг нь бол ишээ хоржийн цорва деваг хэлж байгаа шүү. Энэ цорва бол ишээ хоржин цорва дев. Тэлийн одоо тэр амгалан хэлж байгаа. Ишээ хоржин цорва дев. Бол самдан сүмбийн яндаг дээр байгаа тэр дева гэдэг бол жоох онцлогтой байх юм байна шүү. Гаваа байхгүй. Гавис вемба. Тийм ээ. Гаваа байхгүй. Цорва тийм ишээ хоржин цорва деваг бол самдан сүмбийн дева. За дийн янлагдуу жүрвэн хан сог сүм ёдтэй гэж хэлдэг. За самдан сүмбийн янлаг дээр орж ирж байгаа Ямба шишин данюм гэд гуруула тус-тусдаа нэрээрээ орж ирж байгаа шүү дээ. Сүм ёдтэй. Рембашин gawi гүнди доггүй мэгнэм зимбадан gawi гүнди доггүй мэгнэм зим мизэн жаражидва. Догжоо gawi жондон барилвис дэ сүмжис минимба меба сүмла жогвэ гэж. За gawi гүнди гэдэг нь бол нямон хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Gawi гүнди доггүй. За энийг бас юун дээр жетэн дээр зөндөө тайлбарлаа. Рембашиндо gawi гүнди доггүй мэгнэм зимба. Нөгөөх нь gawi гүнди доггүй мэгнэм зим мизэн жаражидва. За цорва даниум сүм ингээд гуруулаад ийм өгүүлж ажил. Бол догжоо gawi жондон барилвис дэ сүмжи минимба меба сүмла жогвэ. Энийг бол жетэн дээр тайлбарлаа.
тийм ээ. За санахгүй бол Жодонгийнхаа сонсоорой. Живашинду Жуньямжугийн самдан гомбе наминдан Жүнтүнжийн барав гарангийн стөвадэ Бравжевэ самдангийн цанда гэж. Бравжев. Живашинду гэж өөр төрөлдөө Жуньямжугийн самдан гомбе наминдан гэж. Өөр төрөл гэдэг нь бол мэдээж урд төрлөөс өөр ярих яриа байхгүй. Ирээдүйн төрлөө яриаггүй л хараа шүү дээ, тийм ээ. Ирээдүйд бяцлахынхаа хүчээр одоо самдантай болж байгаа юм гэж ярихгүй нь мэдээж тийм ээ. Тэгэхээр бол урд төрлүүдтэй бол яг нь самдан гомнжсэн тэр одоо үйл нь боловсроод мөн яг уу гэхээр Жүнтүнжийн барав гарангийн стив гэж. Жүдэн төмбийн барав. За тэр уг шалтгаан нөхцөл шалтгаан нь одоо ямар нөхцөл шалтгаан байдгийг тийм ээ. Бравжийн самдан одоо гарах ямар уг шалтгаан байгаа юм. Тэр нь бол ингээд байгаа юм. Тэрнийхээ дагуугаар ингээд. За одоо жишээ нь бид нар шинэ мэнэ бяцлагдаг ч юм уу, шинэ дүвлээд инээ тэр одоо ийм ажил хийх юм бол яг тэрнийхээ тэр уг шалтгаантайгаа зохицсон тийм л үр дагавар гарна шүү дээ, тийм ээ. Алимны үрс бол алим л урахаас биш өөр юм урах тийм биз. Овны үрс бол бүгдийн Украинууд тарчаад үрс суулгачаад эндээс алим гордоод байж болохгүй шүү дээ. Ямар жүү хийсэн байна? Тэр жүүдэн түмбийн барайвал гарна шүү дээ, тийм ээ. Жүүдэн түмба гэдэг нь уг шалтгаан лугаа цохилдуу тийм энтэй таарсан үр дагавар гарна. Тэгэхээр бол ийм одоо Жүнтүнжийн барив гарна гэж Жүнтүнжийн жүүдэн түмбийн барайваар энэ бол Бравжевын самдан гэсэн даа. Тэрна цанганы огмонжо борж Симжанжин жүжийн Жедовжийн чойном давуу гэж. За цангаараас огмон хүрт тийм ээ. За энийг бол бас Жедон дээр тайлбартай шүү дээ. Энэ бол одоо зүг хамын орон шүү дээ тийм самдангийн төрлөө тэнгэрийн орнууд. Нэг өсөндөө хариг хариг. Цангаараас огмон хүрт. За огмон гэдэг нь бол тэр Зүгхэм найраг Жүдүн гэж байгаа шүү дээ тийм. Дүрс ертөнцийн одоо 17 орны 17 дахь огмон бол энэ огмон бол тэр дүрс ертөнцийн 17 дахь огмон. За энэ хүртэл одоо амтны сэтгэл төрж байгаа тэр зүйлүүд бол энэ одоо урд төрөлдөө Жуньямжугийн самдан гомонцны үр дагавраар тийм үү эсвэл Жүдэн төмбөрөв дагуу бол төрж байгаа маа гэж. Жуньямжугийн самдангийн ойшин яна самдангийн ойшин юмжуг юм бин чавжаан самдангийн ойшин юмжуг яна дэ юм бэ мачав гэж. За хоёр тал руугаа шийдэж шүү дээ тийм ээ. Жуньямжугийн самдангийн ойшин яна самдангийн ойшин юм бэ. Харин самдангийн ойшин юмжуг яна Жуньямжугийн самдангийн ойшин юм бэ бодвол мачав гэж. Мачавдэ гансан погвын жүжээ самдангийн ойшин юмжугдэ дэ маям бичэр мадуна дэ чөж ран жүдэнжин гансыг сукхумсу лайдэн юмонгис жавал юм бин жүжээ дуртал Жуньямжугийн самдангийн ойшин юм. Шаян Давид амжааде мачав ортол Жуньямжугийн самдангийн ойшин яна хүнжүн дэмба юм бин чавичэрдэ дэ яна арамбра дунгал дэмба жижижин хорвин дува юм говь. Дува юм говьч. Жуньямжугийн самдангийн ойшин яна хүнжүн дэмба юм бин чаваа гэж. Хүнжүн дэмба гэдэг чинь лайги хүнжүн юм уу би хүнжүн хоёр байгаа шүү дээ. Чавдэ арамбра дунгал дэмба гэж жижиг хорвис дува юм аа гэж. Арангийн барайв нь бол дунгал дэмба жижиг. Жижид бол гэдэг чинь жижид гэдэг чинь жүү гэсэн санаа шүү дээ. Жижид жүүийн цанид шүү дээ. Жижид жүүийн цанид тийм ээ. Тэгэхээр энэ жүү гэдэг нь энэ шүү дээ. Энэ уг шалтгаан гэдэг. Жүүийн Жуньямжуг самдангийн ойшин яна гүнжүн дэмба юм бэ чавд. Гүнжүн дэмба ч дайн юм хоёр байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ энэ арамбра дунгал дэмба гэж жижиг хорвин дува юм говь чирэр гэж. Энийг бол тийм ээ. Дэмбаши үзсэн шүү дээ бид тийм ээ. За хажиг Жуньямжугийн самдандан Бравжевын самдан гал сэрва мэдээ галваын сэрнаа мэдээ хажиг бол Жуньямжугийн самдан Бравжевын самдан хоёр хоорондоо галваа юм аа тийм үү. Тэгвэл тэр мэдээ галваа жиг хамын цэ чойнижин довжис төдви гансгийн жүжи самдангийн ойшин юмжugдээ дэ няга юм биш хэрэг. За ийм нэг тохиолдол байгаа. Галваа жиг хамаа цэ галуу юулна гэдэг шүү дээ. Галуу юулна. Одоо бидний байгаа галуу ингээд эвдрэхтэйгээ зэрэг бол яах нь энэ дээр байгаа амьтад бол өөр одоо хариг рүү бол шилжих хэрэгтэй бол нэг өсөндөө транспорт хийх шаардлага. Тэгэхээр галваа жиг хамын цэ гэж шүү дээ. Галуу одоо яг эвдэрч сүнж байгаа
энэ цагт бол Чойнижийн Довжинс гэх мөн чанарын хүчээр одоо ингээд үнэнд гүйцэтгэдэг гэдэг шиг одоо яг уу яалтчгүй одоо биднээс хамаарахгүй тэр одоо тав ертөнцийн ингээд байхгүй болж байгаа учраас тэрний одоо ирэхээр бол Додвийн гансаг гэж үжийн хамдангийн ойшин юм. Өсөлт ертөнцийн одоо бидний одоо сэтгэлд бол яах нь хамдангийн ойшин нэмжиг бол төрөх гэж бол төрөх тохиолдол байгаа. Төрж байгаа. Тэр бол яах нь юуны нэмжигийн самдан чим Ревжевийн соёл хамуу юм. Тэр санаагаар. Тэгээд тамийн амтэн ч гэсэн галуу нь одоо ингээд нөхтөөгд зэрэг бол тамийн амтэн ч гэсэн бол одоо байх тэр там нь бол бас эвдэрч байгаа учраас өөр там руу шилжинэ гэсэн шүү дээ тийм ээ. Өөр там транспорт хийгдээ шилжинэ. Тэгээ бол маш хурдан өрдөө одоо амс хийх зав байхгүй. Тэр шилжилт бол одоо үлийн ирэхээр бол маш хурдан явна. Нэг тамаас нөгөө там руу шилжиж. Гэрлийн хурднаас ч санаанд тогт. Өрдөө нэг инчдэх төдийд л нөгөө тав очсон. Тэр хооронд нь бол бас амс хийх одоо даяа байх. Үйл гэдэг бол ийм байх. Тэгээд бол яах нь дараа нь бол одоо самданд төрөх ч гэдэг юм уу ийм одоо бодгаалууд энэ төр байж болно шүү дээ тийм ээ. Дараа төрөлдөө самданд төрөх. Тэгээд тэр бодгаалууд бол яах нь нөгөө сав нь эвдэрчж байгаа учраас шууд тэр Чойнижийн Довжинс гэдэг байгаа зү. Мөн чанарын хүчээр гэдэг нь бол мөн чанарын хүчээр гэдэг нь юу хэлж байгаа гэхээр тэдгээр гансгуудад бол дараа нь самданд одоо төрөх ийм одоо бодгаалууд бас тэр галуу одоо юулахтэй цаг хугацааны хувьд ингээд давтж байгаа тохиолдол бол шууд сэтгэлд нь самдангийн одоо шинэ энэ шууд төрөх юм. Шууд төрөөд тэгээд шууд шинэ байхгүй бол самданд төрж чадахгүй шинэ боломж үү тийм ээ. Тэр өөрөө дэнгийн зингийн тийм ээ. Самадигийн ийм газар шинэ байх. Тэр шууд шинэ. Тэр одоо шинэтай болж байгаа самдан товолж байгаа энэ одоо бодгаалууд бол бидний сэтгэл дуугаа тэр самдангийн ойшиж юм бол юу юм? Зүүн нэмжүүгийн самдан ч юм уу? Ревжевийн самдан ч юм уу? Зүүн нэмжүүгийн самдан Ревжевийн самдан гал сэрва мэтэд галва жиг хамын цэ Чойнижийн Довжинс товын Додвийн гансаг гэж үжийн гэж бас Додвийн гансаг гэдэг нь Додвийн хам байгаа. Энэ одоо бодгаалын тийм ээ Додвийн дэнжин өсөлт ертөнцид төрөл авсан байгаа. Энэ бодгаалын тэр сэтгэлд одоо бий болсон самдангийн ойшин нэмжиг бол дэ няга юм би ч гэж бод. Няга юм би. Мөн Тангрина огмонжийн боржин сая жүжи самдангийн ойшин нэмжиг намжан дэ няга юм а. Тангригаас ахуулаад огмон хүртэх байгаа. Тэр тэнгэрүүдийн сэтгэл дуугаа самдангийн ойшин нэмжиг бол мөн зүүн нэмжүүгийн самдан чин Ревжевийн юм. Аг дамбууд иртал зүүн нэмжүүгийн самдангийн ойшин нэмжиг шиг Ревжевийн самдан юм бичэр чамаад иртал Жавашинду зүүн нэмжүүгийн самдан гомби жүнтүнжийн Рев юм бичэрдэ Жавашинду гом нён ичэр гэж. Тэгэхээр урд төрөлдөө гомонжисэн бай тараа. Тэгэхээр тэр одоо юу яж байгаа чинь бол галуу юулхтэйгээ зэрэг самдангийн ойший төрж байгаа энэ төр ч гэсэн бол урд төрлүүдтэй бол яах нь самдангийн одоо самдан бяцлагж ийсний бол чир тэгэд төрөөд ингэж явж байгаамаа гэсэн. Тэр бол бид нар бол хизээ нэгэн цагт бол заавал одоо шинэ самдан дамбуун ойший самдан шива бүгдийг бол бид нар олж үзсэн байгаа тийм ээ. Ягаад гэвэл тэргүүлшгүй цаг. Тэгээд дээр нь энэ Сүгхам сүгмэд хамчин өөрөө орчлонгийн өөрөө нэг орон учраас бид нарт энд төрөөгүй гэх газар байхгүй. Тогмоо мэд байна. Тэ урд төрөл, энэний урд төрөл, энэ тэрний урд төрөл гэдээ явахаар хязгааргүй ингээд төрөл байгаа учраас бид нар хамдан сүгмэдэд бол бас л мөн хязгааргүй олон төрж исэн байна. Тэгээд тэр тоолондоо бид нар бол хамаад бяцлагж исэн байдаг. Шинэ бяцлагж исэн байдаг. Тэгэхээр бол тэрнийхээ урд дагуу тийм ээ. Тэр бол бидэнд бас тодорхой хэмжээний авьяас бол заавал байх. Тэгэхээр хийх юм бол заавал бүтнэ гэдэг байгаа шүү дээ. Жавашинду
Тэгээ гом нён ичэр гэж ууз. Гом нёа гэдэг чинь бол бүр төрөлдөө түүнийг бяцлагаж үзэж исэн. Маш нёа гэж исэн. Гэж үзэж исэн. Тэр бяцлагыг хийж исэн. Тийм учраас тэрний одоо бүр төрөлдөө самдан бяцлагаж исэн нь бол уг шалтгаан нь бол тэрнийхээ тохилдсон үр дагавраар нь яаж байгаа гэхээр самдамд очив. Самдамд жүүдэн түмби брайв. Тийм учраас брайв живэн. За хажиг Дэни донжиг сэрваа юм итэдэ гэж. Дунгал дэмбэр жүвийн Сүххамбын брайв живийн самдан юм байгаа шиг жүүн юмжугийн самдан маян бич. За жүүн юмжугийн самдан брайв живийн самдан хоёр бол донжиг гэж хэлж байгаа. Донжиг гэж хажиг бодсон байна тийм ээ. Тэгвэл донжиг гэх нь бол таарахгүй маа. Ягаад гэвэл дунгал дэмбэр жүвийн Сүххамбын За Сүххамын лаа бах нь тийм үү? Сүххамын одоо тэнгэр одоо цангайч байд юм уу? Цангайгаас огмон хүртэл энэ хооронд одоо тэнгэр брайв живийн самдан юм байгаа шиг. Брайв живийн самдан юм. Жүүн юмжугийн самдан маян бич. Жүүн юмжугийн самдан тийм. Жир Сүххамын лаа яна брайв живийн самдан юм би мачивдэ. За ер нь бол Сүххамын лаа яна брайв живийн самдан юм би мачивдэ. Брайв живийн самдан дүү жүргийн лаа яна ланинжи хорвор живаал юм би чавь. Тийм ээ. Брайв живийн самдан юм би чаваа байхгүй. Яг тэгвэл брайв живийн самдан дүү жүргийн лаа гэдэг чинь бол дайдан юмонгон ирэхээр бол төрөл авч байгаа байх юм албатай юм аа. Дайдан юмонгийн байна. Ягаад үг гэхээр Сүххам гэдэг чинь өөрөө орчлонгийн нэг орон тийм ээ. Одоо их болсон 6 зүйл гэдгийн нэг зүйлийн шүү дээ тийм ээ. Тэнгэрийн орон төрөл гэдэг бол нэг зүйл. Тэр энд бол дайдан юмонгоор бол төрөл авах гэж тийм дайдан лайн юнжис гэдэг нь дайдан юмон нэг ёсондоо лайжи гүнжүн нёмомби гүнжүн тийм ээ. Гүнжүндэн ба. Түүний одоо ирэхээр бол төрөл авч байгаа гэж яваал юм би чав гэж шүү дээ албатай. Самданжи шалмит хан нам брайв живийн самдан дүү мэжүүгдэ. Харин тэр самдангийн одоо тэнгэрийн оронд байгаа тэр сайхан одоо орд харшин тэр байдаг юм уу? Тэр бүгд нь бол брайв живийн самдан бол биш шүү. Самдан дүү мэжүүгдэ. Тэгээ жавашиндүү жүүн юмжугийн самдан гомбе наминдун жүнтүнжийн брайв гаяа маян бичэрдэ гэж. Тэдгээр нь бол яг нь Шалмит хан гэдгийг бол одоо хуучин Монгол хэлээр бол үлэн шүгний орд харш байгаа шүү дээ. Үлэн шүгний орд зүүрлэж шүү сайхан гэсэн. Тийм. Эдгээр одоо Тэнгэрийн орны тэр орд харш бол яг нь самдан дуу мэжүүгдэ. Брайв живийн самдан бол биш юм аа. Ягаад үг гэхээр тэр урд төрөлдөө жүүн юмжугийн самдан гомосны одоо тэр намин биш жүнтүнжийн брайвч юм аа гэж. Аяа маян бичэрдэ. Тэгээ дэдр гомбын дагвраа юм бич. Самдангийн шалмит хан нам дунгал дэмбэрний жогдэ. Тэр самдангийн шалмит хан буюу үлэн шүгний орд харш бол дунгал дэмба муу юм аа гэж. Гойдэ гүндүүлээ. Дунгалжин дэмба ганшана Дэни Сэмжан Жевадан живи найжи жан регурж аваа гэж. Дунгалжин дэмба гэдэг чинь юу юм бэ гэхээр Сэмжан Жева тийм ээ амтэн төрөх тэгээд тэр одоо төрж байгаа тэр орныг ч гэсэн бас дунгал дэмба гэж мэдэрээ гэж байна шүү дээ. Дунгалжин дэмба. Тэрэ шэсүү би. За ингээд эндээс юу. Ингээд самдангийн оншин юмжиг дуусаад одоо эндээс сүгмжийн юмжиг шатвалаа гэж. Сүгмжийн юмжиг. За тэгээд мэгвэн гоноо ялгаатай байгаа шүү дээ. Нява сүгмэд юмжиг шатвалаа. Нэрдогдон оншин хоёр хэсгээс. За дамбууны ар шатвал шэвэр гэж. За нэрдг нь бол өмнө одоо ярьсан самдангийн үед ярьсан дугаа жудва гадэ паян гадэ тийм ээ тэгээд нөгөө юу илээ тэнгэнзэн гэдэг одоо ийм нэрдг вообще биш нэрдг гэдэг чинь нөгөө яг таны сосоор игва ээжэд мава ээжэд авдуу ямба ээжэд авадуа ээжэд журватай брайв ээжэд гэдэг нөгөө иждүүд байгаа шүү дээ нэрдг. За энэ нэрдг бол ярьж байна. Тэрийг бол одоо самдан дээр ярьсан учраас өмнө одоо номсон учраас эндээс мэдэрээ гэж. За Нёваны гэдэг нь энэ онгоши. Сүгмэджин онгошин юмжиг. За Мегвадан янлаг хоёрын дотроос тийм ээ Мегва янлаг гэж хоёр юм байгаа шүү дээ тийм үү. Янлаг хоёрын дотроос Мегвийн гоноор анги огсоолаа давын сүгмэд садужиг гэвэрэг бол сүгмэджин ошин юмжиг. Гэж. Энэ ошин юмжиг. За энэ цандыг бол шийдлэх шүү дээ.
Энэ бол цан. Мегвадан янлаг нийлээс. За самдан болвол мегвадан янлаг хоёроос янлагийн гоной хоорондоо харилцан адилгүй байгаа тийм үү? Самдан дамбуу, самдан нева, самдан сумба, самдан шива бол хоорондоо янлагийнхаа үднээс ялгагдж байгаа. Одоо түүний дээд газар болсон сүгмэд буюу дүрсгүй ертөнцийн ялгаа нь бол юу вэ? Мегва янлаг хоёрын дотроос мегвийн гоной. Мегва гэдэг нь бол тэр зоригдлын орон тийм ээ. Юунд одоо анхаарал хандуулж байгаа. Тэр намхаала, намшила, жиамедва гэдэг ингээд явж байгаа шүү дээ тийм ээ. Мегвадан янлаг нэлээ мегвийн гоной рангийн огсоолоо дайваа гэдэг нь бол доод газараасаа мегвагаараа ялгагдж байгаа. Үүнийг бол сүгмэд сайдууд ийм сүгмэдийн одоо газар хамаарагдах гэвэр игва бол сүгмэжийн ошин юмж. Сүгмэжийн ошин юмж гаан шиг арамраа дунгалтын ба жижиж сорвидэва те юун юмжгийн сүгмэжийн ошин юмж. Танид дела ши ядвала сүгмэжийн ошин юмж гаан шиг самдан шивала точигдсан барлаа равдучивэр гэсэн намха таяжин ошиж. Ингээд доторх одоо ялгаануудын цандыг тийм ээ. Самдан шивагаас точигдсан барлаа. Самдан шивагийн точгоос салхтайгаа зэрэг ингээд намха таяа руу шилжиж штэ тийм үү. Самдан шивагийн точгоос салж чадахгүй бол самдан шива дээрээ л байна. Самдан шива дээр байжгаад самдан сүмбийн доод газрын точиг сэтгэл төрх юм бол самдан сүмбаар унана. Самдан сүмбад байжгаад самдан сүмбагийн точиг байх юм бол самдан сүмбадаа л байж байна. Самдан сүмбад байж л самдан нийвийн доод газрын точиг одоо сэтгэлд онжирлохгүй юу? Одоо ингээд бодтойгоор ингээд ил болоод сэтгэл төрх юм бол тэгээд самдан яваар унана. Ийм маягтай. Бид нар бол бүр доорно тийм ээ. Дотхон буюу хүсэлт ертөнцийн одоо энэ шунал. Бидний шунал, хүсэл, шунал, тачаал. Энэ бүгдийг бол одоо ярих юм байхгүй тийм ээ. Ярих юм байхгүй. Маш их. Нөгөө халуун гал шиг л ийм л одоо хүсэл шунал бидэнд байгаа шүү дээ. Тэрнээсээ салж чадахгүй учраас бид нар эндээ ингээл ята. Тэр нь юугаар гэхээр сэтгэлээр. Мөн одоо нэг ийм юу байгаа шүү дээ банчигч. Ранла хогдо мажурваа юм. Өөрийн оюун ухаан бол өөртөө далд бишээ гэж. Миний юу бодож байгаа та нарт далд. Та нарын юу бодож байгаа бол надад маш их далд ийм зүйл. Харин бидний оюун ухаан өөртөө бол хамгийн ил юм. Тэр бол бид нар нөгөө одоо өвдөлтөөр толгой өвдөлтөөр гэдэг юм уу бие өвдөлтөд яхаа бие чагнадаг шиг энд ч өвдөд байна уу тэнд ч өвдөд байна уу бие чагнадаг шиг сэтгэлээ бас чагнах. Миний сэтгэл одоо яаж тэгээ чагнахтайгаа зэрэг бол хариуг нэг муу юмд хунаад л үхгээд л тийм ээ нэг тэгэхэд нэг ганц бууз идчихсэн. Дахиад нэг аяг цаа уучсан. Эдгээс эхлээд л ингээл тэгээд дахиад нэг 5 минут сонсч юмсан. Гарч юмсан. Мэтлэнгээр ингээд шунал гэдэг бол ерөөсөн ах хязгааргүй ийм аимшигтай байгаа шүү. За тэгэхээр бол яг нь яг л энэ зарчмаар тэр ши ядвалаа гэдэг нь бол сүгмэд дотор бол дөрв байгаа. Тэрэн дотроос сүгмэжийн ошин юмж гаан шиг самдан шивагийн точгоос хагцах юм бол намхаа таяжин ошин юмж гэж. Тэгээ огмаа сумлаа рэгдээ гэж. Ингээд доод гурав дээр нь яг энэ маягаар чичээд мэд. Тэгэхээр намхаа таяагаас салах юм бол точгоос нь салах юм бол намши таяагийн точгоос салах юм бол жиамед. Жиамедийн точгоос салах юм бол сэрзи. Сэрзигээс салгадаг сэрзигийн точгоос салгадаг жигдэмбийн лам гэж байхгүй. Тийм учраас яах нь энгийн дээд тал нь болчиход байгаа. Тэр сэрзигээс гарахын тулд бол жигдэнлэн дайвын лам бясалгаж тийм ертөнцөөс хитээдсэн ийм одоо зам мөрийг бясалгаж иж яах нь сэрзигээс гарнаа. Тэр точгоос нь салгадаг тэр зам мөр бол бидний айлцсан сургаалт байна шүү дээ. Бидний айлц. Тэр одоо хагвын лам тийм утгтын зам мөр эсвэл одоо хагва гэдэг чинь илүү гэсэн үг шүү дээ. Илүү. Юунаас илүү юм гэхээр энэ игэл одоо энэ зам мөрөөс илүү. Тэр юугаараа илүү юм гэхээр сэрзигийн тэр дээд тулцсан байж шүү дээ. Сэрзий хүртэл явж та. Тэрний точгоос салгадаг юм чинь бол яах нь одоо тэр жигдэнлэн дайвын лам. Тэрнээс салгаж байгаа нь бол одоо бол нөгөө нэг
төр зур дараад ингээд Нисванисын тэ тухайн газрын Нисванисыг төр зур ингээд дараад ингээд бол дээшээ яваад байгаа штэ. Их одоо арга байхгүй. ертөнцийн зам гэдэг бол төр зур ингээд тэр шунлуудыг бол дараад тэгээд дээшээ гараад байгаа штэ. Тэрзээ хүртэл энэ маягаар ингээд явчихж байгаа. Тэрзээс одоо гарах тэр зам нь бол нөгөө нэг Нисванис гэдгийг маань бол Нисванис буюу тэр муу сэтгэл тэ хүсэл шунал тэр бүгдийг бол яах нь одоо төр зур дараад тэрзээс гарч байгаа. Одоо бол харин тэндээс ихэд бол үндэс язоороос нь бүр арилгаж ийж тэгжиж орсон. Тэр үндэс язоор нь юу юм бэ? Тэр орчингийн одоо тэр хүлээс болсон үндэс болж байгаа тэр зүйл чинь юу гэхээр түрүү нөгөө нэг бийд барих. Ансгийн дагдсан. Тэрнийг юугаар дардгийг гэхээр ансгийн дагнад дуугийн шир. Даг ёд гэж бодож байгаа лог даг мэд гэдгээр тань. Энэ оюунаар л дарна. Яг гэвэл энэ эсрэг тесрэг учраас хамт орших болтойгүй шүү дээ, тийм ээ. Тэгээд энэ нь бол Умаа Танжирын ёсонд бол энийг юу гэж нэг хоосон. Хоосон чанар гэдэг нь юу гэхээр бодит. Англи яалт бодит. Юмсын бодиттой орших. Тэр нь юу юм гэхээр бидний бодсон шиг тухайн зүйл яг байгаа мó юм уу гэдэг л байгаа шүү дээ. Одоо богдуулч байдаг юм уу? Урдаа байгаа сандал ширээ өөрөөсөө ингэ байж байгаа юм шиг бидэнд харагдаж байгаа шүү дээ. Тэгтэл яг үнэн мөн чанартай энэ бүхэн маань яг өөрийнх нь оршихгүй бидний бодсонтой хамааралгүйгээр тийм ээ. Яг өөрийнхөө мөн чанар дээрээ бодит байдал дээрээ оршихгүй нь яг миний төсөөлсөн шиг байгаа мó гүм үү? Тэгвэл байх юм бол энэ бол үнэмлэхөө үнэн. Тэ үнэнхээр үнэн оршиж байгаа юм байна гэж үзэх нь шүү дээ. Миний бодож байгаа энэ хоёр энэний бодит оршихгүй хоёр хоорондоо нийц. Тэгэл тэр үнэмлэх. Тийм биш учраас хуурмаг оршихгүй. Янгуух. Тийм ээ? Янгуухтаа бол бидэнд харагдаж байгаа шиг үнэхээр өөрийнх нь талаас ингэ байж байгаа юм шиг. Төвчг нөгөө бодит байдал дээр миний бодсонтой адилгүй байгаа учраас тэр бол үнэн биш байна. Хуурмаг юм. Үннээсээ бүтээгүй юм байна. Үнэн биш байна. ертөнцийн хэмжүүрч гэсэн тийм шүү дээ, тийм ээ. Үнэн худлын хэмжүүр. Би өнөөдөр 8 хагас хичээл орно гэж хэлээд ороогүй болвол худлаа хэлсэн болно шүү дээ, тийм ээ. Яг тэгэхээр миний хэлсэн нөгөө бодит байдал дээр 8:30 дээр хичээл ороогүй энэ хоёр бодит байдал хоёр нийлээгүй зөрсөн учраас худлаа. Миний хэлсэн бодит байдалтайгаа яг таарч байгаа бол үнэн хэлсэн. Яг тэрнтэй адилхан миний бодож байгаа оршихгүй ертөнцийн одоо орших. Тэр ертөнцийн оршихуугаар юу төлөөл гол нь би өөрөө яаж байгаа юм. Миний оршихгүй. Миний оршихгүй би одоо хангаа гэдэг хүн тийм ээ хангаа би гэдэг бодож байгаа би миний яг жинхэнэ оршихгүй би хоёр маань таарч ийн үү? Тэрийг ганцхан даг мэд би гэж. Тэгэд энэ дээрээс яах нь одоо зовлонгоос гарах гэдэг нь нөхөр чи хин би шүү дээ би тийм ээ. Зовлонгоос гарах гэдэг би гэдэг зовлонгоос гарах гэдэг нөхрөөгөө эхлээд олох хэрэгтэй биз. Олох хэрэгтэй. Тэрийг олохгүйгээр яаж зовлон. Тэрийг олохдогоо зэрэг л зовлонгоос гарах ам ч гэсэн тэндэл байгаа юм шүү дээ. Би гэдэг. Тэгээд бусдыг бас зовлонгоос нь гарах гад одоо хамаг амтэн энэ төргээд бас тэгээд одоо бацаатаа нар чинь ийм маш их агуу том мөрөдөл тэгээд байна шүү дээ. Тэр бодгаал чинь бас тэрийг бас тодорхойлох хэрэгтэй байна. Улмаа дундаг эдгэрийг бол тодорхойлж олж иж тэрнийг зовлон. Тэгээд эн чинь бол тэр өрөвдөг хайрлах гэл тэгээд энэ дээрээс нь тэр мөн чанарыг таньсан бэлгүүн хоёр ингээд нийлэхтэйгээ арга бий. Анчивч систем тэрийг бол бодис сэтгэл. Тэгээд тэр
оны дов шээр болсон чанар. Тэгээд бол энэ дээрээсээ тэгээд энэ бүхэн зүйл чинь бол ингээд хоорондоо шүтэн барил ингэж энэ дээр дээрээс нь энэ бүх юм шүтэн барилдаж байгаа юм. Шүтэн барилдаж юм бол өөрийн мөн чанараасаа байхгүй юм бол нэр томьёо төв. Байвал олдох ёстой шүү дээ. Хайвал олдох. Энэ ширээ гэдгийг хайтал олдохгүй байгаа шүү дээ. Тавцсан юм уу, хүлэн юм уу гэдгийг хайгаад олдохгүй. Аль аль нь биш. Тэгэхээр эн чинь нэр томьёо төв. Энэ зүйлийг энэ бүгдийг нийлүүлсэн, нийлбэр дээр хэлсэн. Нэр томьёо, ширээ гэдэг нэр өгөөл нэр төдийл ингээд ширээ гэдэг. Тэгэнгүүт үүлийн үржигдсэн те үл нэр томьёо, нэр төдий. Тэгэхээр энэ нөгөө танарын энэ байдал энэ үүлийн үр интерсэн ингээд бас адилхан нэр төдий хосон чанартай шүү дээ. Тэгэхээр эн чи яаж таарах юм бэ? Энэ бүгдийг өстой нөгөө нэг цагийн зүг шигруулж ингэж ойлгох хамгийн чухал. Тэгэхээр энэний тулд бол авс суул шүү дээ. Тийм учраас одоо хосон чанарын нэг судлах үзэх нэр төдий гэдэг чинь өөрөө бас олон юм байна тийм. Юу юм гоо хүн чанарынхаа уг шалтгааны ердийн шүлтэн барилгыг бол одоо тэр бас мэдж байгаа олон байгаа шүү дээ тийм ээ. Одоо үр хөрөнгөнд тулгаж ийж эндээс үр жимсэн гарна гэдэг эн чинь бас нэг шүлтэн барилга байгаа шүү дээ тийм ээ. Энийг бол бид мэдж байгаа. Энэ төдий бас шүү дээ тийм нарийн барилга. Хосон чанарын. За. За тэгэхээр яг нь те огмаа сумларыг те за намаар. Явашин дүжүүн юмжигийн сүмий гомбе 8 дун жүндүнжи барав гарын гистова баравж сүмэж танид за самдан хамсуг жадлаа давгаавадан сагмын нийний ядлаа гэж за самдан болоод цүгмэдэд ингээд самдан ший байгаа зүгмэд ший байгаа ингээд нийлээд 8 болж байгаа тийм ээ. Энэ 8-д бол давгааваа гэдэг нь бол сагжээ сагмэд гэсэн ийм 2 байгаа гэж. За дэ хамдангийн ошин юмжиг ганса рансан юмон бис малэбэ жигдэмбин гэвэд уу те хамдангийн ошин юмжиг давгааваа юм гэж. Рансан юмон бис малэба гэдэг нь бол хаан өөрийн газрын нисванисаар одоо нисванисаар одоо бүрхэгдээгүй бүлдэгдаагүй тийм ээ. Ийм байх юм бол яг нь ийм жигдэмбин гэвэд уу гэдгийг бол хамдангийн ошин юмжиг давгааваа буюу сагжаа гэж. Тэла ши одоо хамдан домбон ошин юмжиг давгааваа яна хамдан домбон ошин юмжиг нямба чатун найва чатун чадвар чатун ээж чатун гэдэг дөрв байдгаа гэж. За самдан домбон ошин юмжиг давгааваа шиг ранги жүгдуг суу гэж өөрийнхөө тэр дараагаар тийм ээ жүгдуг суу рансадан огсон юмн жевадан жесү түмбадэ самдан домбон ошин юмжиг нямба чатун гэж санид. Дэ ганш ранги жүгдуг суу рандан саажигүй юмжиг давгааваа шэн тэмбадэ самдан домбон ошин юмжиг найва чатун гэж санид. Дэ ганш ранги жүгдуг суу гонсон дагва шэн тэмбадэ самдан домбон ошин юмжиг чадвар чатун гэж санидаа гэж. Дэ ганш ранги жүгдуг суу жигдэнлэн даймын лам шэн тэмбадэ самдан домбон ошин юмжиг ngэж чатун гэж санид шүү гэж. Тэгээ огмаа намлаа шивэр жаашин чадвар нэ гэж. За ингээд энэ бүгд бол эдгээр гайг байгаа зү тийм ээ. Өмнө ч нэг ярьж лээсэн үгэн дээрээ ч гэсэн ийл байгаа шүү дээ тийм ээ. За тийм учраас нарийн одоо дахин туршид тайлбарлах шаардлага өмнөх хичээл дээр байгаа. За ингээд энэ бол доод нугууд гэсэн бол энэ мэтэр жишээрээ гэж. Жишээд мэдэрээ. За ялгаа нь юу юм гэхээр чадварны тэрзэн ошин юмжиг чадвар чатун мэдээ гэж. За чадвар чатун гэдэг чинь гол нь юу хэлж байгаа гэхээр өөрийнхөө дээд газрын гэх юм уу энэ өөрийнхөө одоо дараа нь бол яг үг гэхээр сэржин ошин юмжиг товолчлоо тий. Тэгэхээр сэржин дээр бол ошин юмжиг за нөгөө найва чатун нямба чатун энэ төр байгаа. Гэхдээ чадвар чатун гэдэг нь байхгүй гэж. Сэржин ошин юмжиг дээр чадвар чатун сэржин ошин юмжиг чадвар чатун мэдээ. Сэржин гоноо жигдэн би сан шэм мэвэж. За энэ дээр харж байна. Чадвар чатун гэдгийг сая энд тодорхойлохдоо ранги жүгдүгсүү гонсоон дагваа гэж байгаа шүү. Өөрийнхөө дээд газрын бас нэг ийм сагжээгийн ламыг бол ингээд татаж ингэж чадах ийм зүйлийг хэл. Тэгэл бол тэрзээ чадвар чатун яагаад байхгүй гэхээр тэрзээгийн дээр ахад ертөнцийн газар орно гэж байхгүй маа. Хамгийн үзүүр нь ертөнцийн одоо хамгийн дээдл нь бол энэ. Хамгийн доотл нь очирт там. Тэгээ там. Тэгээд дээдл нь тэрзээ.
Тэгээ дээш явсаар аваад бол сэрзээд очлоо гэхэд тэрний дээр ахаад ертөнцийн газар байхгүй учраас чадвар чатун гэдэг бол тавих болцоогүй. Мэвч омбо гонгор дарна сэрзийн ошин нэмжиг ngэж чатун мэдээ гэж. За одоо сэрзийн ошин нэмжиг ngэж чатун бас байх. Ngэж чатун гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр рангийн жигдус жигдэнлэн дайвын лам чэндэм ба. Жигдэнлэн дайвын лам чэндэм ба самдан домбон ошин нэмжиг ngэж чатунгийн цагтаа гэж шүү дээ. Ngэж чатун гэдэг бол жигдэнлэн дайвын ламыг бол одоо гаргаж ирж чаддаг ийм байх юм бол ngэж чатун. Гэтэл сэрзийн ошин нэмжиг ээж чатун гэж байхгүй. Яг тэгвэл сэрзийн ошин нэмжиг сагмын мэвч. Сэрзийн ошин нэмжиг сагмад гэж байхгүй учраас яг нь байхгүй маа. Яагаад гэвэл сэрзий бол мегнам месэл ба гэж. Сэрзигийн оюун ухаан бол маш нарийсчихсан тийм ээ. Одоо намхаатай намшаатай жиам сэрзий гэдээ явахлаар ингээд нарийсаар дотгошоогоо хураагдсаар байгаа гэсэн үг шүү дээ. Гадна тал ингээд дотгошоо хураагдаад доторх нь хүртэл ингээд нарийсаар бол ингээд бүр ингээд юм үзэгдэхгүй болчихж байгаа баг. Одоо энгийнээр хэл. Мегнам месало гэж. Мегва гэдэг нь тэр оргидгийн орн нь бол ийм тод биш. Тухай биш. Яг одоо нойрш. За бид нар бол одоо тэгэхээр энэ сэтгэл нь бид нар төрөөгөө одоо байхгүй учраас бид нар төсөөлж мэдгээд хэцүү. Гэхдээ бол одоо зүгээр ердийн юугаар ингээд зүйрлэх юм бол бид нар сэрүүн багтаа юм хараа сонсоод ингэ байж байгаа юм. За ингээд нойр хүрээд ирэхтэйгээ зэрэг ингээд сонгоогоод ингээд нойр хүрээд одоо унтаж эхэлдэг шүү дээ. Тэгэхтэйгээ зэрэг бол ингээд хураагдаад нөгөө нүд ч юм харахаа болоод ингээд хураагдаад эхэлж байгаа шүү дээ. Тэр үеийн сэтгэл бол ингээд нилээ нарийсаад эхэлж байгаа байхгүй юу? Гадагшаага ингээд нөгөө нэг сахаарах юмнууд нь багсаа нилээ нарийс. Гэтэл бол тэнд яах нь юмс бол маш тодорхойгүй болоод тодорхойгүй. Тэр шиг л төсөөлөхөд шоколад идэж үзээгүй хүнд шоколадны амтыг яаж тодорхойлж юус амсаж үзээгүй. Шоколад ямар амттай гэж хэрлэг амттай гоё өөр юу гэж хэлдэг. Тэр үгнүү хэдхэн үгээр шоколадны яг өөрийнх нь амтыг тодорхойлж чадж байгаа юм. Тэр шиг нэг сүнчэн дээр нэг алаа өгшөөс ингээ нөгөө сүнчэн айлдаад нэг туусны дараа нэг 20-30 минут асуулт энэ төр асуух цаг хаяа өгдөг штэ. Тэгсэн чинь нэг хэдэн нөхдүүд гарууд л байсан. Асуулт нөгөө хар тамхины тухай одоо хар тамхинд ансуурт томдох тухай асуулт асуусан алаа өгш. Би мэдэхгүй надад ийм туршлага байхгүй юм чинь гэдэг. Насандааш тэрийг хэрэгжилж үзээгүй юм чинь туршлага байхгүй юм чинь би мэдэхгүй ч тэгээд хичээсэн тэр шиг. За тийм. Тэгэхээр бол сэрзийн сэтгэл бол одоо яах нь тэр мэдэхгүй. Тэгэхээр бол одоо энэ хүнд бол айлцснаар бол тийм ээ. Үдсэн мэдсэн онцуудын өгшүүд ээ. Бидний айлж байгаа бол мегнам месэл байгаамаа гэж. Сэрзийн ошин юмжиг сагмай байхгүй байгаа. Ягаад гэвэл сэрзийн сэтгэл бол мегнам месэл юм. Харин жигдэнлэн дайвын лам буюу энэ сагмадын одоо энэ лам сагмай лам жигдэнлэн дайвын лам гэдэг чинь бол шин дус салва. Мегнам шин дус маш их тодорхой. Хагуун лам гэдэг байгаа шүү дээ. Тэгчин тонлом, тэгмэн тонлом барчин мялам. Тонлом барчин мялам гэдэг чинь бол одоо юу гэдэг юм. Одоо энэ жигдэнлэн дайвын лам, пагуин лам гэдэг чинь бол хоосон чанарыг бид нэр одоо энэ нүдэрээ гэрээ сандлыг харж байгаа ш. Ийм тодорхой харж. Хоосон чанарыг ийм үн шүү дээ. Тэр бол тэр зоригдол нь бол маш их тодорхой байдаг. Энэ дайвын лам буюу жигдэнлэн дайвын ламны цэмдэн болж бол тумаа. Цэмдэн дүү мэрүүн үчирдэ сэрзийн ошин юмжиг товын нянто пагва бол жиамидийн сэтгэлдэр рангийн товжир жүрвийн далам ондож идэв. Хэдийгээр тийм үү сэрзийн ошин юмжигыг олчихсон сэрзийн сэтгэлийг олчихсон байгаа нянто пагвач гэсэн сэрзийн сэтгэлийг хэрэглэхгүйгээр тэрний доор байгаа жиамидийн сэтгэл дээр тулгуурлан өөрийнхөө одоо олох ёстой тэр дайвын лам жигдэнлэн дайвын ламыг бол зөөл сэрзээ пагвис жиамид онсум жана савасаа боддог. За энэ лүнг бол бас жидүн дээр гарсан тийм ээ бид нар.
Дэзэвхаггүй жианад онсом жанаас аваад шиядан гүндөөсөө яан дидэрсэн бичэр. За гүндөөт ч гэсэн мөн одоо энэтэй адилхан болвол зарласан байна. Оноо нэмжиг юм жинжидаа уушнаа гэж. За өнөөдөр за дараагийн хичээл дээрээс нэмжиг юм. Тэг. Өнөөдөр